Сонгой архын дүүргийн 32 дугаар хороонд байрлах Grand Power хувьцаат компани байранд энэ сарын 18-нд буюу өнгөрсөн баасан гарагийн 10 цагийн үед дэлбэрэлт болж хүний амнаас эрсэлсэн харамсалтай ослууллаа. Дэлбэрэлтийн улмаас 8 хүн хордож 3 хүн амнасаа алдсан байна. Grand Power компани уг барилгын үйлдвэр нь 22-ын товчооны хавцаа барилдаг өгөөд нүүрсний хүүхэр гаргаж авах үеэр инхүү осол гарсан байна. Ослын улмаас химийн хордлогонд орсон 8 хүнээс 3-ыг нь биеийн байдал сайн байсан учраас өөрийнх нь хүсэлтээр эмнэлгээс гаргасан бол үлдсэн 5 иргэнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа юм. Ослын үеэр нас орсон 3 иргэн нь 20-28 насны иргэд байсан бөгөөд нүүрс боловсруулах химийн үйлдвэрийн худагт засвар хийж байхдаа агааргүйдэж хордож нас оржээ. 2015 оны 12 сарын 18-нд Сонгой архын дүүргийн 32 дугаар хороонд байрлах үйлдвэрт хүн угаарт нас барсан байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагч шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын ажиллагаа хийхэд тус үйлдвэрийн хий дамжуулах хоолой худагт засвар хийж байсан Баянзүрх дүүргийн 14 дугаар хороонд орсон суух 39 настай эрэгтэй мөн тус үйлдвэрт инженерээр ажилладаг Өвөрхангай аймгийн Харьяат 23 настай эрэгтэй Сэлэнг аймгийн Харьяат 24 настай эрэгтэй Б-нэр нь харагдах гэмтэл шарахгүй хордож угаарсан байдалтай нас орсны хэргийг Сонгой архын дүүрэгдэх цагдаагийн хэлтс эрүүг үүсгэн шалгаж байна. Мөн тус объект нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар онцгой байдлын газраас шалгалтын ажиллагаа хийгдэж аюултай нөхцөл байдал үүссэн учраас тухайн үйлдвэрлэлээр бол хэв журмын хамгаалтыг цагдаагийн байгууллага хийгдээд ажиллаж байна. Осол гарсны дараа хэргийн газарт нийслэлийн онцгой байдлын аврах ангийн ажилласан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор шалгаж эхлээд байна. Одоогийн байдлаар осол гарсан шалтгаан тодорхой бус байгаа бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор онцгой байдлын газраас ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын их сурвалжийн мэдээлж байгаагаар тус газарт дэлбэрэлт болж хий алдснаас энхүү 3 жиргэн амнасаа алдсан харамсалтай гарсан. Grand Power компани энхүүг нүүрсний хин үйлдвэр нь өнгөрсөн 2014 оны 9-р сард ашиглалтанд орж нүүрснээс хин төрш гаргах үйл ажиллагааг явуулж байжээ.